Өнөөдөр дэлхийн газрын зураг дээр Оросын холбооны улсын нэгэн автономт муж хэмээн бүртгэгдэж явдаг Тува улс буюу бид бүхний мэдих Уран хаан хязгаар нь ердөө 80 гаруйхан жилийн өмнө бие даасан өөрийн гэсэн туг сүлд болон үндсэн хуультай бүр цэрэг айрамтай тусгаар тогтносон бүгд найрамдах улс байв. Туваачууд нь яг л бидэнтэй адил манжин дарангууллыг хамтдаа нурааж эрх чөлөөний салхиар хамтдаа амьсгаж байсан ижил хувь заяатай ахын дүүс байв. Монголч гэсэн тэднийг өөрийн салшгүй нэг хэсэг хэмээн үзэж элэг нэгтнүүдээ эдсэн дасгасан шагаа шиг алдахгүй тулд хамгийн их хүчин чармайлт гаргасан ч Москвагийн хүйтэн тооцоолол Сталины геополитикийн хайч Туваачуудыг Монгол ахын дүүсээс нь тас хийтэл хайчилсан байдаг. Гэхдээ яг нарийн ярил Туваачууд өөрсдийн тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг өөрсдийн гараараа устгасан гэж хэлж болно. Цагтаа Тувагийн Сталин гэгддэг байсан Садчак Токо хэмээх ганцхан удирдагчийн сохор амбиц Москвад хэд тууширсан байдлаар сохроор үнэнч байсны гайгаар бүхэл бүтэн үндэстнийг ямар ч ард нийтийн санал асуулгахгүйгээр ердөө ганцхан шөнийн дотор нууц тогтоолоор зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд уусгаж жоргсон түүхтэй. Туваачууд дэлхийн 2 дугаар дайнд Сталинд хамгийн түрүүнд тусадж хамаг байдгаа шавхан өгсөн боловч тэрхүү үнэнч зүтгэлийнхэн хариуд тусгаар тогтнолоо баталгаажуулах бус харин ч тусгаар тогтнолоо мөхөөсөн юм. Монгол улс Тувааг өөрийн түүхэн газар нутаг, өөрийн ахын дүүс хэмээн үзэн нэгтгэхийг маш их хүсэж тэднээс шаардаж байсан ч Сталин болон түүний зөвлөхүүд Монголыг хэд томорхоос сэргийлэхийн тулд Тувааг өөрсдөө залгисан байдаг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар монголчууд бидний магц цусны тасархай элэг нэгтэй ахын дүүс Туваачууд хэрхэн ямар хувь тавилангийн шоглоомоор өнөөдөр Оросын харьяат албад болсон Эдрет бөгөөд эмгэнэт түүхийг хуваалцах болно. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фольклорыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фольклор нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фольклор болж чадсан түүхтэй. Дэлхийн геополитикийн түүхэнд хэдэн 100 жилийн турш оршин тогтносон агуу гүрнүүд нуран унахад тэдний эрхшээлд байсан жижиг үндэстнүүдийн хувь заяа хэрхэн шийдэгддэг вэ гэдгийн хамгийн тод жишээ бол Тува буюу бидний мэдих Уран хаан хязгаар. 20 дугаар зууны ихэнх үе хүртэл Туваачууд Манчин гүрний бүрэлдэхүүнд Монголын сайн ноён хан аймаг болон Засагт хан аймгийн засаг захиргаанд давхар харьяалагддаг соёл ахуй түүхийн хувьд Монгол үндэстний салшгүй нэгэн хэсэг байж ирсэн. Туваачууд бол саяны сүрлэг нурууд тагны уулсын дунд нүүдэлэн амьдардаг байгалийн асар их баялаг онгон дагшин нутагтай Төв Азийн Деважмит газар нутагтай ард түмэн байв. Улмаар 1911 онд Хятадд Синхан хувьсгал дэгдэж Манчин гүрэн мөхөхөд монголчууд тусгаар тогтнолоо зарлахтай зэрэгцсэн Туваагийн ноёд лам нар ч мөн ялгаагүй манжин дарангууллаас сатснаа тунхагласан байдаг. Тухайн үед тэдний хамгийн ихний бөгөөд цорын ганц хүсэл нь шашин болон соёл нэгтэй цусан төрлийн Монгол улстайгаа иргэн нэгдэж Богд хаант Монгол улсын харьяат болох явдалд оршиж байв. Богд хааны засаг захиргаанаас ч гэсэн Уран хаан хязгаарыг өөрийн түүхэн газар нутаг хэмээн үзэж тэднийг элэг нэгтнэ хэмээн хүлээн авахд бэлэн байлаа. Яг энэ үед саяны нурууны цаанаас хаант Орос улсын хүйтэн геополитикийн хайч тэдний дундуур орж ирсэн юм. Санкт Петербург дахь Оросын хааны засаг захиргаа Монгол улс хэтэрхий томорч Сибирийн хэвтэй залгаа асар удам газар нутгийг өөрсдийн хяналтанд авахаас өгтлөө айж эхлэв. Оросуудын хувьд Туван стратегийн хувьд Сибирийг хамгаалах байгалийн хан хэрэм нөгөө талаас давхар алт болон ангийн ус ашигт малтамлаар арвин их баялаг нутаг байв. Ингээд хаант Орос улс дипломат болон цэргийн хүчээр далаалхан Туваачуудыг Монголтой нэгдэхийг нь шууд хааж 1914 онд тэднийг өөрийн эвэлийн бүс, өөрийн хамгаалалтанд байдаг тусгай бүс болгон зарласан түүхтэй. Хаант Оросын энэхүү нүүдэл нь Тувааг Монголоос хүчээр таслан тусгаарлаж агуу гүрнүүдийн дундах геополитикийн шатрын хүү болгох эхлэлийг тавьсан юм.
Туваачууд манжийн дарангууллаас садч чадсан ч өөрийн хүслээр элэг нэгт ахын дүүстэйгээ нэгдэж чадалгүй, хойд хөршийн сүүдэрт хаягдсан, ирээдүйн тодорхойгүй, хувь заяагаа бусдын гарт атгуулан хаягдсан, төрөгдсөн ард түмэн болж хувирсан байдаг. Гэтэл Орос улсад хувьсгалт игдснээр хаант Оросын засаг захиргаа нуран унав. Хэдийгээр тэнд хаант засгийн оронд зөвлөлт засаг тогтсон ч Тувааг гэсэн тэдний геополитикийн амбиц огтхон ч өөрчлөгдсөнгүй. Харин ч бүр илүү нарийн, илүү их үзэл сурталчилсан хэлбэрт шийджв. 1921 онд зөвлөлтийн улаан армийн шууд дэмжлэг тэдний зааварчилгаагаар Уран хаан хязгаарын тусгаар тогтнолыг тунхаглаж дэлхийн түүхэнд шинээр бүгд найрамдах тануу Тува ард улс гэх нэр гарч ирэв. Гаднаас нь харахад энэ нь колоничлалыг хасаж жижиг үндэстэнд эрх чөлөө олгосон мэт харагдах боловч цаад утгаараа бол Ар Монголын зүгээс Москвад гаргах түүхэн гомдол Кремлийн давт занганы эхлэл болсон юм. Тухайн үед Монголын шин засгийн газар болон ардын намын удирдагчид Тувааг тусгаар улс болгосонд туйлын ихээр дургуйцаж Москвад хандаж удаа дараа хатуу байр суурь илэрхийлж байв. Монголчуудын хувьд Тува бол гадны улс бус чин гүрний үеэс хамт байсан соёл болон хэл цусан төрлийн хувьд монголчууд бидний салшгүй нэг хэсэг ахын дүүс байв. Тиймээс Тувааг Монгол улстай нэгтгэх хууль ёсны шаардлагыг тухайн үеийн Монголын удирдагчид тасралтгүй тавьж элэг нэгтнүүдээ өөрийн засаг захиргаанд эргүүлэн авахыг тэмүүлж байв. Гэвч зөвлөлтийн удирдагч Йосеф Сталины удирдлага дор өдөр бүр хүчирхэгжиж байсан зөвлөлт холбоот улс Монголыг хэд томорхоос тэр дундаа Сибирийн хэв дагуу уудам газар нутаг ба ариун их хүн амтай болохоос эрс сэргийлэх бодлого баримтдж байв. Зөвлөлтийн давт занг нь Төв Азад өөрт нь уг дуугүй захирагдах Хятад болон Оросын дунд буфер буюу геополитикийн жиргэвч болох жижиг хэмжээний тоглоомын улсуудыг зориуд оршуулахад оршиж байлаа. Иймээс хэрэв Тувааг Монголд өгчихвөл Монгол улс илүү бие даасан, илүү их хүн амтай, илүү хүчирхэг болох эрсдэлтэй хэмээн Кремлийн удирдлагууд тооцоолсон байдаг. Ингээд зөвлөлтийн зүгээс монголчуудын гомдол болон шаардлагыг пролетарын интернационализм, үндэстнүүдийн өөрөө тодорхойлох эрх хэмээх гоёмсог үгсээр хаацаадж Тувааг Монголоос бүр мөсөн таслах зангаагаан гүйцээсэн юм. Бүр цаашлаад Тува Монгол хоёрыг хооронд нь шууд харилцахыг хязгаарлаж Туваагийн бүхий л гадаад бодлого болон эдийн засгийг зөвхөн Москвагаар дамжуулан удирдах болжээ. Ингэж монголчууд элэг нэгтнүүдээ нэгтгэж чадалгүй түүхэн том гомдолтой хоцорсон бол Тува улс харин зөвлөлтийн геополитикийн занганд бүрэн автаж тусгаар тогтносон нэртэй боловч үнэндээ Москвагийн халаасны улс болон хувирсан юм. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр зөвлөлтийн давт занг улам бүр гүнзгийрч Тува улсыг дотроос нь бүрэн өөрчлөх, тусгаар тогтнолыг нь ирээдүйд үгүй хийх хамгийн гол хүнээ Москвагийн зүгээс бэлтгэж эхлэв. Тэр хүн бол Туваагийн орчин үеийн түүхэндх хамгийн харанхуй, хамгийн том сүдрийг үлдээсэн Собчак Токо гэгч нэгэн байв. Тэрээр Москвад байдаг дорн дахны хөдөлмөрчдийн коммунистик сургуулийг төгсөж Сталины дэглэмийн үзэл суртал дарангуулын тогтолцоог ягштал сурч мэдсэн Кремльд сохроор үнэнч нэгэн болж хүмүүжсэн байв. 1920-ад оны сүүл хүртэл Тува улсын удирдах төвшний элитүүд нь дандаа хуучны ноёд, буддын шашны томоохон лам нар, үндэсний үзэлтнүүд консервативуудаас бүрдэж байсан бөгөөд тэд Туваагийн тусгаар тогтнолыг хамгаалах уламжлалт нүүдэлчин соёл шашнаа авч үлдэхийг эрмэлзэж байв. Туваагийн анхны ерөнхий сайд Дондук Кулар яг ийм үндэсний үзэл баримтлалтай буддын шашнаа дээдэлдэг, Монголтой соёлын харилцаагаа хадгалахыг зорддог нэгэн байж. Гэвч энэ нь Москвагийн хувьд байж боломгүй урвалт болон хувирсан юм. Ингээд 1929 онд зөвлөлтийн тагнуулын албаны шууд дэмжлэг зааварчилгаагаар Туваад төрийн иргэд шахуу үйл явдал болж өрнөв. Москвад сургууль төгссөн Собчак Токо тэргүүтээ залуу коммунистууд эрх мэдлийг гартаа авч Дондук Кулар тэргүүтээ үндэсний үзэлтнүүдийг хувьсгалын эсэргүү феодлууд гадаадын тагнуулууд хэмээн баривчилж улмаар тэднийг бүгдийг нь цаазаар авав. Собчак Токо Туваагийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноор Туваад Сталины
Германы загварын аимшигт хэлмэгдүүлэлт их цэвэрлэгээ аль бие ёсоор эхэлсэн юм. Сэтгэл зүйн хувьд Саджак Токо бол өөрийгөө Товагийн стафн хэмээн хардаг, эрх мэдлийн төлөө өөрийн үндэсний үнэт зүйлийг уландан гიშгэхэд бэлэн дарангуулагч нэгэн байв. Түүний удирдлага дор Товагийн олон зуун жилийн түүхтэй буддын шашны сүм хийдүүдийг үндсэн туур болтон нурааж, зам нарыг үе олноор нь хядаж, уламжлалт бичиг үсгийг нь устгаж, оросчуулж эхэлсэн юм. Тэрээр өөрийн ард түмнийг айдас давтуулж, эх орноо зөвлөлтөд зүгээр л бэлэг болгон өгөх хөрсийг дотроос нь маш системтэйгээр бэлдсэн нэгэн. Тэрээр эх орончдоо устгаж, харь улсын удирдагчийн дохио зангаагаар хөдөлдөг ийм удирдлагатай болсон цагт тухайн үндэстний тусгаар тогтнол хэврэгхэн шил шиг л амархан хагарах хувь заяа тухайн үндэстнийг хүлээдэг. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нацист Герман зөвлөлт холбоот улс руу гинтийн давталгаан хийхэд дэлхийн түүхэнд маш гачирхалтай орчин үеийн судлаачдын гайхширлыг төрүүлдэг нэгэн үйл явдал өрнөсөн юм. Фашистуудын давталгаа эхэлснээс ердөө хэдхэн цагийн дараа зөвлөлт холбоот улсын талд аль бие ёсоор зогсож Германы эсрэг дайн зарласан дэлхийн хамгийн анхны улс нь ердөө 80 мянган хүн амтай жижигхэн Това улс болж түүхэнд бүртгэгдсэн байдаг. Саджак Токогийн удирдах Товагийн засаг захиргаа Кремльд хэр зэрэг сохроор үнэнч байсныг энэхүү шийдвэр бэлхнээ харуулдаг. Энэхүү шийдвэр нь зүгээр нэг цаасан дээрх тунхаг байсангүй. Саджак Токо стафны туйлын итгэл данд болж түүний хайр хүндэтгэлийг олж авахын тулд Товагийн жижигхэн эдийн засгийг бүгд нь дэлхийн дайнд шавхсан аимшигтай хүнд бэлгийг Москва руу илгээсэн юм. Мал ахуйгаасаа өөр хөрөнгөгүй Товаачууд дайны он жилүүдэд зөвлөлтийн улаан айрамд 700 мянга орчим мал, сая тооноор тоологдох арьс шир, ноос ноолур болон мах ба тэр байтугай тухайн үеийн хүнсний үйлдвэрийн хамаг нөөц болох хэдэн 10 тонн шар тосыг үн төлбөргүйгээр тусламж болгон илгээсэн түүхтэй. Товагийн ард түмэн өөрсдөө идэх хоолгүй, өмсөх хувцасгүй зүдэрч байхад хамаг байдгаа Москвагийн төлөө урсгаж байв. Үүгээр зогсохгүй Това улс нь өөрийн хамаг автны нөөцийг буюу 38 сая рублийн үн бүхий автыг зөвлөлтийн батлан хамгаалах яамны санд шууд тушаасан байдаг. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй хамгийн их хармын сэтгэлээр өгсөн бэлгэн Товагийн хайртай хөвгүүд байв. Саджак Токогийн тушаалаар Товагийн шилдэг морд цэргүүдээс бүрдсэн сайн дурын дивизүүдийг зөвлөлтийн фронт руу илгээсэн байдаг. Тэдгээр Това морд цэргүүд Украины фронт Ровно хотын орчимд нацистуудын эсрэг үхэл сүрэн тулалдаж гарамгай гавья байгуулсан ч дийлэнх нь их нутагтаа иргэн ирж чадалгүйгээр хүний газрын хөрсөнд үрд мөнх шингэсэн түүхтэй. Гитлерийн цэргүүд Товагийн морд цэргүүдийг саяны нурууны хар үхэл хэмээн нэрлэж тэднээс өгтлээ айдаг байсан хэмээх түүх бий. Саджак Токо агуу гүрний удирдагчийн өмнө өөрийн үндэстний хамаг баялаг бүхий л ирчүүдийн цусыг золиослон байж бид танд ийм үнэнч гэдгээ батлан харуулж байв. Энэхүү хамаг байдгаа шавхсан бэлгэн стафны талархлыг хүлээсэн боловч цаагаараа Товааг бие дан оршин тогтнох эдийн засаг болон цэрэг армийн ямар ч нөөц чадамжгүй болгож Кремлийн өмнө бүрэн өвдөг сөхрөх ирээдүйн сүрлийг улам хурдасгаж өгсөн харамсалтай. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. 1944 оны 8 дугаар сарын сүүлчээр Товагийн баг хурлын тэргүүлэгчид Саджак Токогийн удирдлага дор Бээжинд болон Москва зурсан нууц тогтоол үүддэж зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд эзсэх аль бие ёсны хүсэлтийг гаргажээ. Хамгийн хачирхалтай бөгөөд эмгэнэфтэй нь бүгд бүтэн улс орны хувь заяаг шийдэх энэхүү түүхэн авах
алхмыг хийхдээ Туваагийн ард түмнээс ямар ч ард нийтийн санал асуулга авалгүйгээр ард түмэнд нь энэ талаар бүр юу ч дуулахгүйгээр ердөө цөөхөн хитгэн коммунист удирдагчдын ганц шөнийн дотор хийсэн нууц хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргасан юм. Ингээд 1944 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зөвлөлт холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгч Туваагийн хүсэлтийг ёсоор болгож тус улсыг Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд Оросын Зөвлөлт Социалист Бүгд найрамдах холбоот улсын харьяа Туваагийн автономт муж болгон элсүүлэх шийдвэр гаргав. Ердөө ганцхан шөнийн дотор дэлхийн газрын зураг дээр бие даан оршиж байсан Бүгд найрамдах улс ийхүү төрийн далбаа үндсэн хууль тусгаар тогтносгүй болж харь улсын аз холд орших азслагдсан хөдөөний нэгэн жижиг муж болон хувирв. Савчак Токо өөрийнхөө үндэсний эрх чөлөөг Москвагийн ширээн дээр бэлэг болгон тавьсныхын хариуд Зөвлөлт холбоот улсын коммунист намын мужийн хорооны 1-р нарийн бичгийн дарга хэмээх суудлыг авч эрх мэдэлтэйгэн хэвээр үлдсэн юм. Гэтэл яг энэ үйл явц болж байх үед саяны нурууны нөгөө талд буюу Ар Монголд энэхүү мэдээ аянга нэргэх мэт хүн дээр туссан гэдэг. Хэдийгээр монголчууд ч гэсэн Зөвлөлт холбоот улсад үнэнч байдлаа илэрхийлж зөвлөлтийн тушаалыг дуулууртай дагдаг байсан боловч Монголын маршал Хорлоогийн чой болсон болон Монголын удирдлагууд энэ тухай дуулаад асар их сочирдолд орцгооч зөвлөлтөд эрт хатуурхсан түүхтэй. Монголчуудын хувьд Уран хаан хязгаарыг өөрийн түүхэн газар нутаг нэг дахан дүүс хэмээн үзэж нэгтгэхийг насан туршдаа тэмүүлж байсан тул тэд харь улсын албан ёсны муж болон бүр мөсөн одсныг харах маршалын хувьд түүхэн том харуулсал болж үлдсэн юм. Маршал чой болсон өөрөө Нармай Монгол үзэлтэй өвөр Монголыг хүртэл нэгтгэх чин хүсэлтэй нэгэн байсан боловч түшиж байсан зөвлөлт засаг нь ах дүүсийг нь ингэж дээрэнгүй булааж авсан үйл явдлыг хараад тэрээр их хүчний өмнө яавт ч үгүй хүчин мөхөсдсөн гашуун түүх оршдог. Гэхдээ Туваагаас илүүтэй өөр нэгэн аюул Монголын удирдагчдын дунд бүрдэж эхэлсэн нь дараагийнх нь арай Монгол болохын биш үз хэмээх айдас сэтгэл зүйн давт дарамт байв. Туваа улс дайнд Зөвлөлт холбоот улсад хамаг байдгаа шавхаж хамгийн үнэнчээр тусалсан мөн тэнд маршлаас ч илүү үнэнчээр Сталиныг сохроор дагдаг Савчак Токогийнх удирдагч байв. Гэтэл Монгол улс ялгаагүй Кремлийн шийдвэрийг үнэнчээр дагдаг. Монголчууд ялгаагүй дайны турш хамаг байдаг мал сүрэг мах болон хувцас хундраа улаан айрамд бэлэглэж маршал чой болсон өөрөө хүртэл Сталины заавраар хэлмэгдүүлэлтийг гардан хийж байв. Яг л Туваатай адил. Тиймээс Москва яг энэ загвараараа Монголын дотоодын коммунистуудаар сайн дураар нь Зөвлөлт холбоот улсад нэгдэх хүсэлт гихчийг хүчээр зурулж Ар Монголыгч гэсэн газрын зургаас арчих үе хэмээх айдас тухайн үеийн нам төрийн удирдлагуудын дунд маршалын дунд хүртэл төрж байсан тодорхой. Гэхдээ маршал чой болсон Савчак Токо шиг нэгэн байсангүй. Туваагийн энэхүү эмгэнэлт мөхөл Монголын удирдагчдад хамгийн том хичээл хүйтэн сануулга болон хувирв. Маршал чой болсон Сталинд хэдийгээр үнэнч байж хэлсэн болгоныг нь дуулууртай гүйцэтгэж байсан боловч яг улсынх нь тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой сэдвээр харин ч шүд зүүн зогсож чаддаг нэгэн байж аргач үгүй. Монгол үндэстэн 200 гаруй жилийн турш манччин гүрний иргэшээлт байж ирсэн учраас ямар засаглалтай байх нь үл хамааран ямар золиос гарч хичнээн олон хүний цус урсгах нь хамаагүй хамгийн гол нь ямар ч үнээр хамаагүй Монгол улсыг тусгаар тогтнуулах асуудал нь нийт монголчуудын тухайн үеийн эрхэм зорилго болоод байсан ийм түүхэн онцлогтой цаг үе байв. Үүгээрээ маршалыг буруутгах эсвэл өмөрөх гэж би хичээсэнгүй. Гэхдээ маршал чой болсон бол бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийж чаддаг, асуудалд прагматик сэтгэлгээгээр хандаж чаддаг гарамгай удирдагч байсан. Энэ ч утгаараа тэрээр зөвлөлтийн нөлөөг ашиглаж Монголын тусгаар тогтнолыг дэлхийн нийтээр ялангуяа Хятадаар албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх дипломат тоглолтыг Орос Хятад хоёр гүрний дунд маш нарийн хийж чадсан байдаг. Туваа өөрийн тусгаар тогтнолоо өөрийн гараар устгаж байх тэр игзэгтэй мөчөд Ар Монгол ганц л буруу шийдвэр гаргавал манжийн савраас гарсан даруйда зөвлөлтийн саварт зөрөөд уусах аюул нүүрлээд байсан цаг.
Иймээс тусгаар тогтнол хэмээх хамгийн эрхэм нандин цорын ганц зүйлийн төлөө Кремлийн бүх хатуу дарамт болон гайт бодлохын өмнө хүлцсэнгүй мэт дуулууртай байх боловч ухаалаг тоглолт хийсэн юм. Яахав мэдээч хэрэг хүн бүхний дотор өөр үзэл бодол, түүхэнд өөр дүгнэлт хийдэг учраас саяны маршруттай холбоотой ярьсан хэсэгтээ санал нийлэх хүмүүс ч байгаа, санал зөрөлдөг хүмүүс ч байгаа. Гэхдээ тэр чухал биш. Түүх нэгэнт болоод өнгөрчихсөн. Өнөөдөр Монгол улс тусгаар тогтносон хэвээр байна. Цус урссан боловч хариуд нь Монголын хэлийн зураас тогтсон. Энэ бол үр дүн. Харин Туваагийн хувьд тэд сайн дураараа тусгаар тогтнолоос татгалцлаа гэд тэнд коммунист диваажин хизээч бий болоогүй юм. Харин ч эсэргээрээ зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орсноор Туваад олон зуун жил довломжлогдож ирсэн нүүдэлчин ахуйг хүчээр устгаж хамтралжуулах хөдөлгөөн өрнөж Туваа хэл Туваа бичиг үсгийг нь системтэйгээр орсчлох бодлого эрчимчсэн түүхтэй. Хэдхэн 10 жилийн дотор Туваачууд өөрийн нутаг дээрээ үндэсний цөөнх мэт хавчигдмал байдалд орж тусгаар улс байсан түүх нь зөвхөн архивын шаардсан хуудаснуудад үлдсэн юм. Туваачуудын түүх бол их гүрнийг жижиг үндэстэн сохроор дагвал хэрхэн уусдаг вэ гэдгийн хамгийн ойрын амьд түүх юм. Энэхүү эмгэнэлт хувь заяа Ар Монголын хувьд зүгээр нэг хөндлөнгийн үйл явдал байсангүй. Харин ч зүрхэнд зоогдсон хамгийн гашуун сургамж, хамгийн том анхааруулга байсан юм. Хорлоогийн чой болсон тэргүүтээ Монголын удирдагчид Туваагийн загварыг нүдэрэн харж хэрв харь улсын өмнө хэтэрхий туулшран сөхөрвөл хэрв үндэсний эрх ашигаас ганц л удаа ухарвал Монгол улс ч мөн адил газрын зургаас арчигдах аюултайг яс махаараа Туваагаас мэдэрсэн гэдэг. Энэхүү айдас ба сургамж нь монголчуудыг Кремлийн хатуу бодлохыг аргагүй эрхэнд бүх төвшөнд нь хүссэнгүй дагахаас өөр аргагүй боловч яаж ч дуулууртай байлаа гэсэн гагцгүй тусгаар тогтнол гэх ганцхан сэдв дээр харин шүд зуусан хатуу байр суурийг Кремльд үрд илэрхийлэх сэтгэл зүйн нөхцөлийг бий болгосон гэдэг. Туваагийн өв соёл их хүчний өмнө хэрхэн уусаж мөксөн түүхэн сургамж өнөөдөр ч гэсэн түүхийн худаснаас замхраагүй хэвээр байна. Иймээс Монгол хүн бүрийн зүрхэнд эрэг чөлөө тусгаар тогтнол бол хизээч хиндэж бэлэглэж болохгүй, юугаар ч солихгүй хамгийн ариун нандин зүйл гэдгийг өдөр бүр сануулж байх ёстой мэт санагдаж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд бас нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан дугаар байсан гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.